Тэгээд одоо ер нь бас жоохон гомдолтой байна. Өдөрж одоо төвчрээ явуулаа маргааш хагасан бүтэн сайн. Тэгээд одоо хэцүү шүү дээ тийм ээ. Машинаас бариад дотор имчилгээтэй хүн чи юммаар байдаг. Тэгээд цагтаа торгож барьдаг ингээд өвөн асуудал гараад ингэ болохгүй байна. Тэгээд энийгээ бас та хүмүүнээс бодож үзээрэй одоо. Таны гэр ирүүн шиг асах хэрэгтэй гэдэг яг ингэж ингэчээд л тэгээд ингэж заач явахгүй байхгүй. Энэ ахын машин дээр одоо нэг асуудал гарсан байна. Юу вэ гэхээр замын цагдаагаас одоо Сөнгөн дүүрэгт явж байхад нь цагдаа зогсоогоо тэгээд стандарт бус ламп тавьсан байна гэж хэлээд торгуулийн арга хэмжээ аваад тэгээд дээрэс нь гэрчлэгийг нь хураасан гэнэ. Пүрүс 20 гэрэл өөрөө энгийн болон G одоо S G гэдэг хоёр стандарт байдаг. Энгийн S загварт нь бол ийм H4 кодтой ламп ордог. Өөрөөсөө үйлдвэрээсээ G загвартай одоо Пүрүс 20-д бол D4S гэдэг кодтой ийм ламп ордог. Үйлдвэрээсээ ингэдэг шүү. Тэгээд одоо энэ суурийг ингээ харахаар хараа. Одоо энэ бол өөрөө G гэрэл. Одоо энэ гэрэлтэй адилхан загвартай гэрэл гэсэн. За ард нь өөрөө хараа үйлдвэрээс юм залгууртай. Таган дээрээ хүртэл залгууртай. За тэгээ шилждэг хөшигтэй. Өөрийнх нь хараа энэ өсгөгчний толгойтой. За энэ өсгөгчтэйгөө. Одоо энэ гэрэлэн дотор яг адилхан юм байгаа гэсэн. Тэгээд энэ дээр таардаг ламп нь ямар гэдэг вөхөр энэ таар. Энэ D4S гэдэг кодтой ламп. За суураараа хараа. За энэ яг өсгөгч нь өөрөө өсгөгчний толгойн ингэж болдог. Цагдаагийн тавьсан шаардлага нь ийм гэрэлэн дээр энэ лампыг тавь гэдэг байгаа. Гэрлэнийхээ өнгийг хараад одоо энэ гэрэл жишээ нь 5500 км гэдэг шаргал цагаан өнгөтэй гэрэлхгүй өөрөө үйлдвэрээсээ. Тэнгүүд үгүй таны гэрэл чинь цагаан биш шаргасах хэрэгтэй гэдэг. Энэ H4-ийг тавь гэдэг шаардлага тавьсан байна л да. Тэгэхээр энэ ламп бол энэ гэрлэнд бол ягаад ч таарахгүй. Одоо хараа. Оруулах ихээр орохгүй гоц. Тийм нь ерөөсөө ор шийдсэн. За энэ гэрэл нь ямар гэрэл таардаг вөхөр энгийн S загварын Пүрүс харихаа гэрэл таарна. Одоо ингэж суудаг. Тэгэхээр энэ гэрэл чинь өөрөө маркаараа лампаараа ордог үйлдвэрээсээ өөрийн гэсэн суурьтай, ордог загвартай, кодтой байдаг шүү гэдгийг бас ойлгож торгож байгаарай. Тэгээ ер нь бол одоо ах бол шал дэмий торгуулаад тэгээ бичиг баримтаа хураалгаад тэгээ баахан наашаа цаашаа явд суудал очиод байгаа байхгүй. Хайрын цаг зав тэгээ хөдөөнөөс ирсэн аргаа авч ирж байгаа хүүгээ юмшлээ. Тий. Шаардлага яг зөв тавиарай. Гэрлээ шилжүүлэх нь зөв гэрэлтэй байх нь зөв онсон шаардлага тавиарай гэж хүсэх байна. Би бод нэр гэрэлний хувьд бол түнд гай болохгүй, өөртөө гай болохгүй сайхан явахыг. Ер нь бол стандартыг хангахыг мөрөөддөг. Өөрөө бол байнга гэрлээ шилжүүлж явдаг орнуудад. Хамгийн мундаг жолооч би одоо хүн болгоны өмнө хэлчихсэн. Гэрлэн дээр асуудал гэж бодож явдаг. Өчигдөр гэрлээ шалгуулаад ингэхээр бүр шоконд ороо өнөө өдөр чинь баахан юмнуудаар очлоо. Яг нэг л юм хэлчихээ. Өөр надын энэ үл ягаад ийм гэрэл мөрлөд таахгүй. Яг энэ стандартаараа тусгал мосгол бүх юм яг адилхан байр гэж яах юм. Тэгээд одоо ер нь бас жоохон гомдолтой байна. Өдөрж одоо төвчрээ явуулаа маргааш хагасан бүтэн сайн. Тэгээд одоо хэцүү шүү дээ тийм ээ. Машинаас бариад дотор имчилгээтэй хүн чи юммаар байдаг. Тэгээд цагтаа торгож барьдаг ингээд өвөн асуудал гараад ингэ болохгүй байна. Тэгээд энийгээ бас та хүмүүнээс бодож үзээрэй одоо. Тэгээд одоо маргааш нөгөөдрөөс ачаад юу болох юм бол та тийм ээ. Дахиад нөгөө одоо таны машины арлын дугаар шүү дээ. Арлын дугаар чинь интернетээс ингээ харахад энэ дээр яг ийм G одоо Пүрүс 20 дээр ямар ламп ордог вэ гэдэг нь интернет байж байгаа. Эсвэл бол энэ гэрлийг тайлж үзээд доотлолт нь хараа. Энэ өсгөгчний энэ хайрцаг байгаа. За энэ үүрэн дээр чинь D4 гэсэн өөрийнх нь код байгаа. Энэ лампных нь код нь одоо өсгөгчн дээрээ байж байгаа. Энэ D4 гэж энэ байна. Тий, энэ D4R, D4S одоо ийм загвартай ламп ордгоо гэсэн. Таны гэр ирүүн шиг асах хэрэгтэй гэдэг яг ингэж. Ингэчээд л тэгээд ингэж заач явахгүй байгаа. Одоо энэ гэрлэн дээр энэ ламп сая суухгүй байгаа. Тий, таарахгүй байхгүй. Тий, ер нь бол стандартаар байгаа гэрлэн.